Хууль бусаар хориотой бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх ажил эрсдлэхтэйч гэмт хэрэгтнүүдэд өндөр ашиг хонжоо олох боломжийг олгодог. Хил газынханд баригдахгүй тул тэд янз бүрийн шин санаа бодож олсоор байдаг үлээ. Эдгээр шин соргог санаанууд заримдаа маш гайхалтай, заримдаа төгс, эсвэл бүр арай мардсан байх ч тохиолдлууд бий. Өнөөдрийн бичлэгээр бид ийм аргуудын талаар ярих болно. Гуайсан мод ба тамхинууд. Бүхэл цус зүйл гэдэгт нь эргэлзээ төрүүлэхгүй тийм зүйлс гэж байдаг. Тэмж учраас дотор нь ямар нэгэн юм нуух боломжгүй гэж боддог. Жишээ нь талхан дотор эсвэл гарвтас, хувцас гэх мэт зүйлд хориотой ямар нэгэн жижиг зүйлс нууж болдог бол тайрсан гуайсан модон дотор юм нуух боломжтой гэж бодох байсан нь. Гэхдээ хууль бусаад эд зүйл хил давуулжагчаад уран сэтгэмж нь өндөр хөгжсөн хүмүүс байдаг болстой. Жишээ нь Украины гаалийнхан 27 тонн бэлтгэсэн модон дундаас дотор нь юм нуусан 55 гуайсан мод олжээ. Харин нийт 55 хөндий гуайсан гасна 25,000 хайрцаг тамхи гарсан байдаг. Гуайшингуудыг даш тэргээр зөөж байсан бөгөөд гаалийнхан яг яаж олсонг дайхад баршгүй. Яаж олсноос нь гадна яаж цус модон дотор тамхи нуусан бэ гэдг нь бас дутгааргүй гайхалтай урлаг юм. Тамхи нуусан мод бүрийг ухаж хүндий боосгоод дотор нь бараага хийгээд гадуур нь модоо таглаа маягаар мэдгэдэггүйгээр таглажээ. Тэгэхдээ хэд их гайхалтай уран сэтгэмж гарна хийсэн энэ зүйл нь үр дүнд хүрээгүй байна. Ханцуудах хаашт. Өмнөх жишээгээр хууль бусаа хил давуулагчид гайхалтай уран сэтгэмжтэй хүмүүс гэдгийг бид ойлгосон. Гэхдээ гаалын ажилчид энэ бүхнийг илрүүлээд байна гэхлээр бас дутхгүй сөхий гарууд байх нь дамжиггүй. Жишээ нь энэ Бангладеш залуус цамцсныхаа ханцуунд жижиг алтны хэлтрийн нуун гаргахаар оролдоод баригдцгаажээ. Түүнийг Бангладешийн хамгийн том онгоцны буудлын дээр саатуулан шалгаад алтнуудыг олсон юм. Энэ нэр жишээ нь зарим алтаа мөнгө цамцандаа нуусан бол заримыг нь 30-даа хийсэн байж. Гэмт этгээдүүдийн биеэс олцсон нийт алтны хэмжээ 2.5 кг хүрсэн гэдэг. Тэдний царайнаас л хэрэг сэтгэлээр унсан байгаа нь харагдаж байна. Үлгэр жишээ гэр бүл. Хил гарч дийлгүүр хисэд эргээд ирнэ гэх 3 хүүхдэд дагуулсан гэр бүлийг хууль бусаар хилээр юм давуулж байгаа хэрэгтнүүд гэж хинч харахгүй үзье. Дээрээс нь нэмээд гимгүү царай, сайн машин гээд сэжиг төрүүлэх ямар ч зүйл байхгүй. Гаалын ажилчид гэхээрээ хүн бүрийг зөрчигчд гээд хардаад байж бас босхгүй үсттэй. Гэхдээ тэднийг бас тиймч амархан хуурам эхэлж болдгүйг санаарай. Гаалынхны анхаарлыг машины кузов дээр байсан хитгэн жижигхэн зураг асуудал татсан байна. Ийм ажигч байдал арай хитрхи мэдхийн нэгэнд санагдаж болгож тэдний зүв байсан юм. Сондор сэрэмжтэй гаалынхан энэ таамаглаа нотлохын тулд машиныг нь эвтгэс өөр зам байгаагүй бөгөөд хэрвээ ингээд нэгтэл юу ч байгаагүй бол харин ямар байдалд орох байсныг нь төсөөлөд нэг үсттэй. Гэхдээ аз болж тэдний хүлээлт зүвтсэн байна. Энэ гэр бүлийнхэн нууцаар их хэмжээний бэлэн мөнгө хил давуулж байлаа. Шорон ба дронууд хөгжил дэвшиж өргөлж урагшилж байдаг шиг гэмт хэрэгтнүүд ч гэсэн байрандаа байгаад байхгүй. Жишээ нь энэ шоронгийн ажилчид жинхэнэ орчин үеийн асуудалтай тулгарсан юм. Энгийн дронууд хайцсангүй хямд үнэтэй тул хоригдлуудад дроны тусламжтайгаар даруутас, зэвсэг, мөнгө зэрэг хориотой зүйлсийг дамжуулдаг байна. Дронуудыг зогсоох бас амаргүй. Тэд хүссэн үедээ агаар төөрөөд нисээд зогтооч шүү дээ. 2016 онд Британд ийм хэрэг хийсэн хүнийг барьж шоронд хорьсон байна. Тэр хүн шоронд байгаа найздаа дрон ашиглан юм дамжуулсан гэжээ. Энэ төрлийн зөрчлийг зогсоохоор Англи болон Вест зориултын цагдаа нарч ажиллаж ихэсэн нь дрон ашиглаж шоронд эд зүйлс дамжуулахаас сэргийлэх гож өргөтэй байна. Үүнээс гадна шоронгуудад дрон эсэргүүцэх тусгай хашаач барьсан юм. Энэ хашаанд долгионы тусламжтайгаар дронуудыг удирдах бүх хүнээс нь холбоог нь тасалж ажиллагааг нь зогсоодог гэжээ. Хувцсан доторх антид ямар ч улс оронд байсан ховор антид өндөр эргэлттэй байдаг үлээ. Тэднийг янз бүрийн аргаар л хил нэвтрүүлэхийг оролддог бол улс уужганы хил гаалийнхан үүнтэй тэмцдэг. Нэг удаа Норвегийн гаалийнхан нэгэн сэжиг бүхий залууг шалгасан байна. Тэр залуу Норвеги улс руу хууль бусаар 14 могоо 10 гөрүүл оруулахаар завдсан юм. Залуу жижиг могоонуудыг теркоор хийсэн уутанд хийж биеэ тойруулсан скотчоор ороосон бол гөрүүжүүдийг жижиг саунд хийгээд хөлдөө наажээ. Гаалийнхан яаж энэ залууг мэдсэн бэ гэхлээр ачаа дунд нь аврах том аар зэхрүүж нарийн шалгасан байна. Тэр хаалц яг хаанаас яаж гараад ирсэн залуу ойлгоогүйч нөгөө хууль бус аялагчтай хамт залуугийн ачаанд орсон болж таарсан юм. Ямар ч байсан хууль зөрчигчийг баривчилж амьдтайг мэрэгжлийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Шоронгоос оргос маань. Энэ түүх яг хууль бусаар хориотой бараа хил давуулсан түүх биш ч гэсэн энэ түүхийг ярьжгүй өнгөрч чадахгүй.
Мексикийн Читумас хотын цагдаа нар Мария Делмар Архон гэдэг эмэгтэйг баривчилсан байна. Эмэгтэй өөрийн хайртай залуу Хуан Рамиресийг шоронгоос чемодан хийгээд оргуулах гэж байжээ. Энэ хэрэг 2011 онд болсон ч одоо хэрэн шоронгоос орох хамгийн сонирхолтой түүхүүдийн нэгт тооцогдсоор байгаа юм. 2007 онд Хуаныг хөөс бусаар зэвсэг хадгалсан гэд 20 жилээр шоронд хийжээ. Гэвч хайстай бүсгүй ийм урт удаан хугацаанд дурлалт залуугаас хагацхыг хүсээгүйд тэд чемодан ашиглан оргох төлөвлөгөө зохиосон байна. Дурлалт тоосын төлөвлөгөөс шоронгийн хойгуудын анхааралтай байдлаас болж бүтлгүүцсэн юм. Тэд эргэлдэр исэн бүсгүйн чемоданы хэвийн биш хэлбэрийг анзаарч нээлэхэд дотор нь дуршиж премиум байдгаараа атижсан хэвдэж байх нь тэр. Шоронгийн ажилчдыг анзаарахаас өмнө эмэгтэй өөрөө сэжиг дагуулсан юм. Чемодан хэд том хүндээс гадна эмэгтэй өөрөө сандарч твдэж байсан гэжээ. Шоронгийн ажилчид зургийг нь аваад чемоданыг нээхэд төлөвлөгөө нь бүтлгүүцсэн хосууд сэтгэлээр их унсан байгаа нь ээлж байв. Мария мэдээж үүний дараа шоронд орсон бол дурлалт залуунч эргээд шорондоо орсон юм. Сандлан хүн бас нэг хүнийг хөөс бусаар хил давуулах гэсэн гайхалтай хэрэг 2001 онд Америкийн нэгдсэн улс Мексикийн хил дээр болжээ. Энрике гэдэг 42 настай Мексикээр машины сандал дотор ороод Америкийн нэгдсэн улс руу хөөс бусаар нэвтрэх гэж байгаад баригдсан байна. Энэ санаа нь гайхалтай санаа мэт байгаа ч үгүй юм. Та хизээч үүнийг давтах гэд хэрэггүй. Гэхдээ бид бас Энрикегийн бүтээлт сэтгэхүйг хүндэтгэхгүй байхын аргагүй. Микроавтобусын нэг суудлыг хөндөй хийж тусгаалan бэлдсэн хүрээ хийгээд дотор нь өөр орж гаднаас нь анзааргалгүй ойсон байна. Ингээд дотроо хүнтэй сандал жирийн сандалнаас юугаарч ялахгүй болсон юм. Энрике хил гарах гэж эвгүй байршилд агааргүй олон цаг байсан ч бүх хүчин чармаалт нь талар бууж баригдсан нь харамсалтай. 94 iPhone. Ийм хэмжээний iPhone гар утсыг Хонконгийн иргэн хилээр нууцаар нэвтрүүлэхээр оролдоод баригдсан байна. Түүнийг хятадын гайлынхан барьсан бөгөөд маш ихээр дайхацгаасан гэжээ. Тэр эрэхтэй бүх утсаа биедээ скотчоор наасан байж. Азуу хууль зөрчигч маань ийм маягаар iPhone 6, iPhone 6 Plus гар утснуудыг хилээр нэвтрүүлэх гэж байсан юм. Гайлынхан түүний алхааг нэг л сонирн байгааг анзаарч шалгасан гэдэг ба тэр төгс тэгшгэн нуруутан дээр өвдгөн төдийч нь нугсрахгүй байсан гэв. Ийм хачин робот шиг алхаатай нөхөр сэрэмжтэй гайлынхны анхаарлыг шууд татах нь ойлгомжтой. Хэдий шахаж эхлэнгүүд эд зүйлс дунд нь с ิจ гтэй зүйл байгаагүй ч биед нь металл илрүүлэгч ойрт усахад бүх зүйл тодорхой болсон юм. Тэр гар утснуудаараа бараг л сум нөхтөрдгүй хантаад шиг зүйл хийсэн байв. Хятадын гайлынхны хэлснээр ийм их хэмжээгээр бишиж босхоос цөөн тоогоор iPhone биедээ нууж гардаг тохиолдол илбэг байдаг гэжээ. Өмдөн дэх шоу. Энэ ямар нэг өсвөр насныхын талаар 2000-ад оны их үеийн энедмийн киноны нэр шиг сонсогдож байгаач. Жинхэнэ бодит хэрэг юм. Уг хэрэг Францын Гваны онгоцны буудлын ажилчид илрүүлсэн сонирхолтой нэгэн хэрэг гэдэг. Хүмүүс хэвлэр явагчдыг биедээ нугаад хийж гарах гэж байхад шоуг яагаад дотор өмдөндөө хийчих гэж болохгүй гэж. Даан улсын иргэн тэрээр дотор өмдөн дотор хаалгаас гаргаад 10 гаруй амьд шоу хийгээд өмсчихсэн байна. Гайлын ажилчид тун хажилттай үйлдэлүүд хийгээд байгаа эрийг анзаарч шалгахаар болсон юм. Тэр эрэгтэй яг ямар үйлдэлүүд тийм хажилтаа санагдаж хүмүүсийн анхаарлыг татсан тасаар дэлгэрэнгүй мэдээлж байхгүй байгаач дотор өмдөн дотроо амьд шоунуудтай хүнийг төсөөлөд нэг үсттэй. Дотор өмдөндөө хийсэн хасааснуудаас гадна шоунуудыг зугтаалахгүйгээд даавуугаар ороож баглаад өлгийтэй хүүхэд чиг л болгосон байна. Энэ нэр анх удаа энэ зүйл хийсэн биш ууж таарсан бөгөөд өмнө нь тэр бас өөр амьтад нууцаар хил давууч байгаад баригдаж яс авсан намтартай нэг юм. Сумтай машин. Техас мужийн Браунсвилл гэх хотод хулгайлагдсан машинуудыг ашиглан хилээр хөөс бусаар хориотой бараа гаргадаг гэжээ. Мексик руу хил гарч байгаа машин бүрийг хөөс хүчнийхэн сайтар шалгаж ямар нэгэн зүйл дотор нь нуугаагүй байгаа гэж шалгадаг байна. Хилийн бүсийн ойролцоо зогсоол дээр зогсож байсан нэгэн машины арын хаалга дагнастай байсан нь тэдний анхаарлыг татсан юм. Угаасаа ямар л гэмгүй хүн машиныхаа хаалгыг дагнаад байж байх вэ? Хилээр ихэвчлэн мөнгө юм уу зэвсэг гаргадаг байна. Цагдаа нар машиныг шалгахдаа зориултын үнэрч нохоо ашигласан бөгөөд машины твчний доор буу болон асар их сум нуусан байлаа. Замана бичлэг дууслаа. Өшөө их сонин фактуудтай бичлэг үзэхийг хүсэж байвал захиалгах товчийг дарж дагаарай.